хүргэсэн. Хамгаалагч маш сайн тосоод авчлаа. Вильямс талтнуудаас явуулсан шидэлтэй амжилттай болсон. Тоглолтын нээлтийн оноо. Сэлэг бод Гал ойрхон байна. Дамжуул таслагдах төгсөндөө энэ чараа ганцаараа гараад ирсэн. Амархан оног авлаа. Тэгээ Полпрецинг багийнхаа тавт оног авч гарч ирэх мөнгө авсан. Тэр чигээрээ зүүндээ яваад орсон. Давшраа үзчихтэй Сахай Сахоны товтлохоо. Ядстаны эсрэг хөдөлсөндөө бодогтой талбай руу яваад орсон. Маш хэцүү байдлаас товтлохоогоо алдсан. Полпрецинг Сахон ард нь Айн хойсгалан дээр ирсэн баруун 45 дээрээс голын цаа шидэлтэй амжилттай болсон. Амар хойсгалангийн хойсгалан энэ Волко өөрөө яваад орсон. Гой дамжуулт байлаа да. Сувларч чадсан. Сихоны холын шидэл байна таслаа. Майерсын эстгоноо. Волрын Санчер заа гарсан. Тунгалгийн Санчи холын цаа шидэлтэй амжилттай болсноор 2025-аас 26 оны удирлын их авах нэгддэггүй Ахмад Гилберт өөрөө довтлогоо төгсөхгүйсээр сонголтгүй болсон. Хөөргөд явуулсан. Довтлогоо зэрэг дунжээ. За бүгдсээ эсрэг багийн бүс рүү орж ирсэн. Галдан доор өндөрлөөд өгсөн. За Полпрецинг бол найдвартай юм аа. Тэгээ би Гилберт өөрөө яваад орсон. За яг энэ довтлогоо хоёр дараалал амжилттай болчихлоо. Гаргасан Болорд нь хөдөлгөөн дээр зүрсэн. Инх хойсгалан өөрөө 3-аас явуулсан. Шидэлт 8 жилдтэй явуулсан. За эхний үед 2 удаа хоёр багаас ирсээр байна. Ахмад дахиад хоёр хамгаалагч эсрэг өөрөө дундаа шийдсэн. Ахмад Гилберт. За энийг тоглолтоо ингэ мэдрээд ихэлвэл Соголтын хойсгалан мөнгө авсан. Санчир 45 дээр хангалттай зай гараад ирсэндээ Санчир гинцгээс 2 дараалаад буулгалаа. Тоог 19-д тэнцвүүлсэн. Астана эсрэг хөдөлсөнд Ахмад Гилберт хумаад орсон маш жижигхэн хөдөлгөөнөөр 3 хамгаалагчид дундаас өөрийгөө суллаад нэмээд тулаг. За баруунда коридор үсгэцэн. Совсол орооnog авлаа. Чадвэнинг их хойсгалангийн бөмбөгөөлт нь ямар гоё болчихваа. Дамжуулт тийм гэсэн яг цагийг олоод өгчлөө. За тулга түүний хамгаалж байгаа ямар гоё иргсэн бэ? Болор ирднэ. Ямар гоё довтлогоо вэ? Гэхдээ өөртөө самрын ашилтыг их таар үйсэндээ Ахмад Гилберт хоолын зай шидэлтэйг амжилттай олгосон. За хүний илүүтэй байгаа да. Тулга цаана Батбаяр сувсууд байсан. Ямар гоё дамжуултыг өгөө. Батбаяр холын шидэлт байндаа тусч байна. Сэлэг бодсон баг тоглолтын үеийн тоглолтод оролцсон. Болор эрдний өөргсөн довтлогоо нь 2 байгаад гарсан. Бат эрдэн за 3 дахь боломжоор оноо авсан. За Бат эрдний хувьд бол хогинд үнэхээр сайн явдаг тоглогчоо. Инх хойсгалан бодтой талбайруу хомжороо Чадвиныг төгсөн дамжуулт Полпрецингийн эсрэг оноогоо авлаа. За Майнерсын 2 логоноор тань. За гоё дамжуултыг өгсөн доо Синг. За найдвартай оноо авсан. Легонор тоглогч дээр хийж байгаа хамгаалтууд сайн болж исэн доо. Вильямс нэлээд өндөр хөргөд овцсон. Ямар гоё тоглолцоо вэ? Эргээд сэлэг бодонсоос Ахмад Гилберт нэг шитгэж үзээ болсон. Эргээд шидэж байгаа юм байна. Ахмад Гилберт. Дарус Вильямс, доор Венинг. За Чад Венингийн хувьд бол давуу талаа шиг зааж хаа явсан. Дансан довтлоо амжилттай. За Синг суусуучаас Майнерсын довтлогоор Пенидийн удаа их тухтай зай гарсан Биндарус Вильямс. Ийм том зайг бол харимжныг алдахгүй баха айн залуу. Ингээд энэ тоглолтод их Пени түн дээр хамгаалтыг хийж байгаа. Ахмад Гилберт эргээд нэг өдөрөөсөө дундын зай шидэлтийг гүйцэтгэсэн. Ахмад Гилберт гэсэн зөрөөд өөртөө бөмбөгөө алдчихлаа. Биндарвис за тулгын эсрэг тэр чигээрээ дараад явсан. За оноо авахгүйсээ бодчихлаа. Болор эрдэнэ өөрөө яваад орсон. За тулгын эсрэг оноогоо авлаа. Авсан Ахмад Гилберт нэг тохиод будагтай талбайг онгойлгосон. Хэлбэрхэн байна. Дээрээс нь Сэргэлэнбаатар өмгийг талбай дээр үлдээжлээ. Ахмад Гилберт хурдан довтлоонд гарч ирээд холын шидэлтийг унгасан. Шидэлтэн шамжилттай болж тоглолт үнэхээр болдгоо өнөөдөр бол. Болор эрдэнэ за тулгыг болж үнэхээр баамархан харгалж байна уу. Австал тийхэндээ зүүн дараад орсон солгоо гарын довтлоо нь амжилттай болсон. Үнэхээр гоё довтлоо байлаа. Зарж ирсэн байна. Болор эрдэнэ Дарус Вильямс Сэргэлэнбаатарын эсрэг за өсөлттэй шилтэн амжилттай болж байна. Засаны эсрэг хөдөлсөн тэр чигээр өөрөө будагтай талбайруу яваад орсон довтлогоо гаазсан өнөөхөл Ахмад Гилберт. Өөртөө талбай үнцэг цэцгийн дамжуул Санчер шидсэнгүү дохиж ороод Санчер дундаас нэг хүлээрээс шидсэн Тунгалгийн Санчер. За эзэгтэй үед багийнхаа оноо. За бодонсын довтлогоо Майк Вильямс зүүндээ урдаар дөрсөн Батэрд нь бол тунсан хамгаалчаад байгаа гэсэн. За нөгөө талаас өөртөө шилэнсээ олж чадаагүй байгаа да. Гаргаад өгсөн Санчер энэ тоглолтод
Гаруун 45 дээрээс 3 удаа хоолын цай шидэлтийг Мад Гилберт Пеннигийн өдөө шидсэн хоолын цай шидэлт амжилтгүй Синк 2 дахь боломжийг үүсгэсэн. За хөргөж тутлаад амтаа авч байна. Санчир. За Батбаярын эсрэг тэр чигээр өөрөө бодлоо тайлбараа яваад орсон. За яг л хийдэг тогтолгоогоо л явах. Хөвсөглөн. За дамжуул Цихон дээрсэн завчин дээрээс хоолын цай шидэлт нь амжилттай. За ингээд тооны оролцоогч баг хийгээгүй байна. Батбаярын өдөөс эргээ дундалтаа шидэлтийг үүсгэсэн их байсамлагийн шидэлт амжилттай нэмээд алдаатай. За өөргөө тоглолтод эргүүлээд авчирсан нэг шидэлт байлаа да. Сэргэлэнбаатар өөрөө бөмбөгдүүдэд авсан давь Вильямс зүүндээс дундаас шидэлт нь амжилттай. За явахгүй байсан оноо хөдлөс. Тэгээд Вильямс жижигхэн хөдөлгөөнөөр аргалчлаа. Ямар гоё товтлоо вэ. Цихон бичсэн гайхууллаа. Болордно. За зүрөөд тултын эсрэг татаад хоолын цай шидэлт нь амжилттай болсон. Ганц удмынгийн болордно давтгоо эхлүүлсэндээ. За Чадвины Палпресингийн эсрэг хөлийн ажиллагаа гоё болсон. Энэ удаа бол бүрэн илүүрлээ. Бөмбөгтэй байсан хэвээр Батбаяр хөдөлгөөнд хомж ороод гол дүртэйсэн тулны өөргсөн тоглох амжилттай. Ахмад Гилбертийн тоглолтын турш гайхалтай тоглосон тоглолтын ачаар за багийн босоо тоглолч гэсэн үнээр сайн байж өгөхгүй. Эрдэнэт Майнерс багийг сэлэнг бодон спол авч байна.